Малын индексжүүлсэн даатгалт 2015 онд малаа даатгуулсан 10,317 малчин өрхөөс архангай, баян хонгор, булган, говь сүмбэр, дорн говь, дорнод, дунд говь, завхан, Сүхбаатар, Төв, Улс, Ховд аймагуудад 413 сая 639 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг олголоо. Аргадын удамт хонин сүрэг маань аллагланхан суудранхан өсөж Эндсэн даатгал гэснээс би 4 жил даатгал хамаарч байна. Тэгээ анхудаа нөхөн төлбөр авч байна. Байрлалын гамшигт үзэгдэл болж бас нэлээд мал ах харагдсан. Би нодны бод даатгалд адууга 400 мянга 440 мянгаар даатгсан. Тэгээ нөхөн төлбөрт нь сая 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр авсан. Энэ даатгал маш зөв зүйтэй юм байна. Ямар нэгэн байгалийн янз бүрийн юм тохиолдоход ард дээр нь бас эргээд тусалдаг юм байна гэдгийг хэлмээр байна. 31 хүн бол хамрагдсан. За үүнийхээ уранд бол одоо 25 сая төгрөгийн бол одоо буцаа олголтоор сум хэмжээ нөхөн төлбөр олох гэж байна. За би ингээд сүүлийн 5 жил Монгол даатгал одоо үхрийнхээ төрлийг даатгуулж байна. Үхрийн даатгуулсан байсан. Энийхээ одоо нөхөн төлбөр болох 4 сая 500 мянган төгрөгийг өнөөдөр авч байна. Малчид одоо малаан даатгуулна гэдэг бол ашиг олох гэж байгаа юм биш. Малаа эрсдээс хамгаалах гэж даатгуулж байгаа гэсэн үг ээ.